Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгийг хүрэхэд бэлэн боллоо. 1982 он Эквадороос гаралтай залуу ээж Нарси Валензуэла 23 настай. 4 настай охин Мэйгээ дагуулan Америкийн нэгдсэн улсын Майами хотод иржээ. Мэйгийн аав нь төрхөөс нь өмнө сургуу алга болсон тул ээж охин хоёр орон гэр хөрөнгө мөнгөгүйгээр шинэ амьдралаа эхлүүлсэн байна. Нарси амьдралаа залгуулахын тулд төрөл бүрийн ажил хийсэн ч амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байв. Арга мухардсан тэрээр эцэст нь Майамигийн шөнийн клубт бүжигчин ихээр оржээ. Энэ ажил тэдний идэх уух өмсөх зүхийг арайхийн хангаж байсан ч ээж охин хоёрын харилцаа улам бүр хүндэрч холцоор байлаа. Нарси байнга ажилтай мөн үл бүтэх нөхдүүдтэй холбоотой байв. Хаяа нэг танихгүй ирчүүдийг гэртээ авчирна. Гэхдээ энэ бүхэн дандаа төр зургийн харилцаанууд байв. Тийм болохоор охин Мэй ээжийнхээ ажлыг үзэн яддаг болжээ. Харин бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн үе нь Бен Новак хэмээх нэгэн эр тэдний амьдралд орж ирсэнтэй холбоотой. Бен гэдэг хүн үнэхээр сайхан сэтгэлтэй, хариуцлагатай, хамгийн гол нь ээж охин хоёрын амьдралд орж ирж хамтдаа амьдрахыг чин сэтгэлээсээ хүссэн нэгэн байжээ. Бен Супер Баатрын комик номонд дуртай нэгэн. Тэр дундаа Бэтмен бол түүний хамгийн хайртай баатар нь. Тэр нь охин Мэйд ч бас их таалагдсан. Тэр үед охин 9 настай байжээ. Ингээд Мэй анх удаа өөрийгөө аавтай мэдэрч эхэлсэн. Харилцаагаа албан ёсны болгохоор шийдсэн Бен Нарси хоёр гэрлэж гэр бүл болжээ. Мэй урд нь өмнө хизээч мэдэрч байгаагүй тийм хайр дүүрэн аз жаргалтай орчинд амьдрах болжээ. Бен зөвхөн гэр бүлийг хайр аламжаар дүүргэж зогсохгүй, гэр бүлийн санхүүгч баттай болгосон тул Нарси клуб дахиж ажиллах шаардлагагүй болсон. Бений ажил мэргэжилж өөрөө гайхалтай амжилттай байсан. Тэр бол удам дамжсан бизнесмен. Бага байхасаа л бизнесийн ухааныг өвлөж авчээ. Бений аав нь 1950-аад онд Майамид байсан алдарт зочид буудлын эзэн байсан. Тэр буудалд Фрэнк Синатра, Мэрилин Монро, Элвис Пресли зэрэг Америкийн супер одод байрлаж байжээ. Зочид буудлын гадаа дандаа тансаг машин чигссэн байдаг байв. Тэр буудал олон алдартай кинонд зураг авалтын газар болж байсан ч юм билээ. Ингээд Бен багасаа сурсан мэдлэг дээрээ тулгуурлан зочид буудлын салбарт нэр хүндтэй болж чадсан. Тэр өөрийн компанитай болж Америкийн нэгдсэн улсын хамгийн тансаг буулуудад дээд зэрэглэлийн арга хэмжээ зохион байгуулдаг байлаа. Хосууд хамтдаа энэ бизнесийг удирдах амжилт, хөрөнгө мөнгө, нэр хүндийг олж авсан. Бен Новак болон түүний гэр бүл тэр үед Америкчуудын мөрөөдлийн амьдралаар амьдарч байв. Тэд Флоридагийн Форт Лодердейл далай руу харсан тансаг хауст амьдардаг 18 м урт хувийн завьтай амралт аялал зориулагдсан үнэхээр тансаг завь. Санхүүгийн хувьд элбэг хангалуун амьдрал нь хосуудыг өөрийн сонирхолтой цаг зарцуулах боломж олгодог байлаа. Нарси бол үнэтэй брендийн хувцас худалдан авч дэлгүүр хэсэх дуртай бол Бен бол хуучин шигээ Бэтменд галзуу дуртай аваарэ байлаа. Тэр хэдэн мянган долларыг зөвхөн Супер Баатрын цуглуулга авахд зарцуулж бүр 1960 оны кинонд гардаг машиныг худалдаж авсан байна. Охин Мэй хойд эцэг Бен хоёрын харилцаач улам гүнзгийрсээр байв. Тэд яг л төрсөн аав охин шиг болсон. Хүмүүсийн хэлдгээр бизнесийн ертөнц бол дайн гэдэг шиг Бен Новакийн нэр хүнд амжилт өсөхийн хэрээр түүнийг үзэн яддаг, хорсдог хүмүүс ч олширч байв. Бен энэ бүхэнд анхааралтай хандаж гэр бүлээ хамгаалах үүднээс аюулгүй байдлыг үргэлж сайжруулж байлаа. Гэхдээ аимшигт зүйл тохиолдохоос тэр сэргийлж чадсангүй. 2009 оны хавар Бен болон Нарси хоёр 60 нас хүрсэн. Харин охин Мэй бол 30 настай болжээ. Нэг өдөр Бений ээж Бернисийн хөршөөс нэгэн дуудлага авчээ. Хөрш нь хэлэхдээ өнөөдөр ээжийн чинь очиж үзлээ. Хаалгаа онгойлохгүй, уцаач авахгүй байна гэж хэлсэн. Надад нэг л биш санагдаад байна гэжээ. Ингээд Бен Нарси хоёр яралтай ээжийнх нь гэрлүү явжээ. Гэтэл хаалгаар ороод Бений харсан зүйл бол түүний амьдралын хамгийн аимшигтай агшин болсон. 86 настай ээж нь газар нүрээрээ доош унсан, цуснд хутгалцсан байдалтай байлаа. Машины хаалга онгорхой нүдний шилэн шалан дээр хэвтэж байв. Машины дотор ч цусны тол.
Гэхдээ 86 настай хүн унаж гэмтэн гэдэг жирийн л зүйл гэж үзээд цагдаа нар үүнийг осол байсан гэж дүгнсэн. Цагдаа нарын хэлж байгаагаар Бернис гараж руу орж явахдаа хөл алдаж унаад толгоогоо зогсон. Тэгээд бос чадалгүй цус алдсаар амиа алдсан гэжээ. Учир нь хаалга эвдрээгүй хулгай болсон шинж тэмдэг байгаагүй тул энэ бол гэмт хэрэг биш гэж үзсэн. Гэтэл Бен зүгээр л итгэж чадаагүй. Тэр ээжигээ зүгээр нэг ослоор өнгөрсөн гэж хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Түүний ажил их хажуугаар нь оршуулгын ажилч тулсан тул төр зур энэ асуудлыг хойш тавихаар шийдэв. Тэр бүр хувийн мөрдөгчтэй уулзах тав хүртэл гаргасан байв. Нью-Йоркийн ажлын том хурал дууссаныхан дараа ээжийнхээ өвглийн талаар дахин наривчлан судлуулна гэж бодож байлаа. Гэхдээ энэ уулзалт хизээч болоогүй. Яагаад гэвэл тэр үед Бен Нью-Йорк руу явж тэр үеэр амиа алдсан. Энэ аимшигт хэрэг гарсан өдөр бол 2009 оны 7 сарын 12. Тэр өдөр Бен Нью-Йоркийн захад орших тансаг зэрэглэлийн зочид буудалд компанийнхаа том урлыг зохион байгуулж байв. Бен Нарси мөн охин Мэй 7 сарын 9-нд Нью-Йорк руу нисч утсан. Эхний хэдэн өдөр бол бүх зүйл сайхан асуудалгүй л байлаа. Гэтэл 7 сарын 12-ны өглөө 6 цаг 30 минутын орчимд Бен өрөөндөө ганцаараа юм бичээд сууж байв. Тэр шүнжин сууж ажилласан учраас үүрээр жаахан дуг хийжээ. Энэ хооронд Нарси Мэй 2 зочид буудлын ресторанд өглөөний цайгаа ууж байлаа. Нарси төрүүлж хоолоо идэж дуусаад өрөө рүүгээ орсон. Мэй ганцаараа үлдэж цайгаа уусаар. Гэтэл гинэт Мэйгийн утас дуугарлаа. Хамгаалалтын ажилтан түүнийг хурдан 452 тоо дөрөв рүү очих хэрэгтэй гэж хэлсэн. Тэр бол ээж хойд аавынх нь өрөө. Мэй маш их гайхаж яарвчлан өрөө рүү гүйжээ. Замдаа хүлээн авалтын хэсгээр өнгөрөхдөө цагдаа нар хэн нэгэнтэй ярилцж буйг хараад зүрх нь пал хийв. Өрөөнд ормогц Мэй нүдэндээ итгэсэнгүй. Өрөө бүхэлдээ цуснд будагдсан. Ээж нь шалан дээр унсан уйлж орилж байв. Харин хажууд нь хойд аав Бен нас барсан байдалтай эвтэж байв. Гарыг нь ард нь хүлж нүүр нь цус болсон байлаа. Цогцос бүхэлдээ зодуулсан шинжтэй. Аимшигтай гэмтэлтэй байсны дээр бүр нүдийг нь авч хайсан байлаа. Хэрэг гарсан даруйд цагдаа нар шууд газар дээр нь ирж зочид буудлын камерын бичлэгийг шалгаж эхэлсэн. Энэ хооронд Нарси нөхрийнхөө цогцыг хамгийн түрүүнд олсон хүн гэдгээрээ хэлтс очиж мэдүүлэг өгсөн. Мэй ээжигээ дагаж очиж ээжигээ тайвшруулах гэж оролдож байлаа. Мөрдөн байцаалтын үеэр Нарси нэг сонирхолтой зүйл ярьсан. Тэр хэлэхдээ Бенни цуглуулгад байсан Бэтментэй холбоотой маш ховор комик ном хэн нэгний сонирхол татаж байсан гэжээ. Тэр комик нь $40,000 үнэтэй тухайн 7 хоногийн сүүлээр зарах гэж байсан эд. Тэгээд Нарси ингэж таамагласан юм. Магадгүй нөхөр маань хэн нэгэнтэй муудалцсан бах. Тэр хүн дараа нь өрөөнд нууцаар орж ирээд түүнийг алсан ч ямар ч үнэт зүйл аваагүй байж магадгүй гэжээ. Гэхдээ мөрдөн байцаагчид өрөөг шалгасны дараа ийм таамгийг бүрэн үгүйсгэсэн. Учир нь өрөөнд байсан үнэт идэл, тансаг нарны шил, Бэтмений цуглуулгын хид хідэн ховор зүйл, бэлэн мөнгө зэрэгт хүрээгүй тэр чигээрээ байсан юм. Мөрдөгчид Нарсиг нөхөртөөгөө харилцаа ямар байсан талаар асууж эхэлжээ. Нарси хэлэхдээ бид 30 жил хамт амьдарсан. Бен байхгүй бол би яаж амьдрахаа ч мэдэхгүй байна гэж хариулав. Нарси өглөө 6 цаг 30 минут гэхэд ресторан орж цай уугаад 30 минутын дараа буцаад ирэхэд аль хэдийн нөхөр маань нас барсан байсан гэж хэлжээ. Зочид буудлын камер өрөөний нэвтрэх систем зэрэг түүний ярьсантай бүрэн таарсан. Тиймээс цагдаа нар түүнийг хэрэг хийгээгүй гэж үзжээ. Гэвч мөрдөгчид мухардалд орлоо. Учир нь Нарсиг гол шижигтэн мэд санагдаж байсан ч баттай баримт байгаагүй. Тиймээс тэд илүү шалгалт эхлүүлжээ. Зочид буудлын бүх камерыг гэр бүлийнхний зочид буудалд ирсэн өдрөөс хэрэг гарсан өдөр хүртэл шүүж эхэлсэн. Энэ бол амар ажил биш. Учир нь энэ буудал нэр хүндтэй хөл хөдөлгөөн ихтэй газар. Дээрээс нь Бенни компани хурал зохион байгуулж байсан учраас хүмүүс их орж гарсан. Бүтэн 3 хоногийн хугацаанд нийт 2000 гаруй хүн буудлаар орж гарсан байжээ. Эдгээр хүмүүсийн дунд жинхэнэ алуурчныг олно гэдэг бараг боломжгүй мэт санагдаж байв.
Гэхдээ мөрдөгчдөд аз тохиож нэгэн бичлэгийг олсон. Хэрэг гарсан өдрийн орой камерын бичлэг дээр 2 эрэгтэй хүний дүрс гарсан байв. Тэдний царай тод харагдахгүйч буудлын доторх орчныг байнга тойрж шалгаж явж буй нь тодорхой харагдсан. Тэд яг л зочид буудлын бүтэц гарцыг судалж байгаа мэт байжээ. Бэний дэргэд хэдхэн метрийн зай зогссон бичлэгч байв. Тэд яг л мөрдөж мөшгөж байгаа мэт. Бас нэг сонирхолтой зүйл нь хэргийн газар нэг эвдэрсэн нарны шилний хагархаа олдсон бөгөөд тэр нь бичлэг дээр гардаг 2 хүний нэгнийхтэй нь яг ижил загвартай байлаа. Гэвч асуудал бол эдгээр 2 хүн хэн болохыг тогтооход хэцүү байлаа. Учир нь тэд буудалд аль бие осоор бүртгэлгүй хэн нэгэнтэй холбогдсон гэх уул мөр байхгүй. Мөрдөн байцаалтын ажил тэгсгээ дахин гацв. 2009 оны 7 сарын сүүлээр Бэний оршуулга Нью-Йорк хотын Куинс дүүрэгт байрлах Маунт Ливонан хэмээх оршуулгын газарт болж өнгөрсөн. Мэй эцгийнхээ булшны дэргэд уйлан зогсож байлаа. Тэр Бэнийг төрсөн эцэг нь бишчгэлээ хизээ тайрлаж хүндэлж явдаг байв. Гэвч тэр үед Бэнийг алдсан шаналл гомдлын хажуугаар нэг асуулт түүнийг зовоосоор байв. Хэн үүнийг хийсэн бэ? Яагаад? Энэ эргийг үнэхээр мухардсан гэж хүмүүр бодож эхэлж байлаа. Гэнэт нэгэн өдөр Нью-Йоркийн цагдаагийн хэлтэст үл таних этгээдээс дуудлага ирлээ. Баригл хоолойтой нэрээ хэлсэнгүй. Тэр хэлэхдээ Бэний хэрэг зүгээр нэг хэрэг биш шүү гэж хэлээд утсаа тасалжээ. Цагдаа нар Бэний ээж Бернисийн хэргийн материалыг дахин сүхэж үзв. Тухайн үед энэ бол энгийн осол мэт харагдсан ч одоо тэд дахин нэг шинжилгээ шийджээ. Бернисийн машин дотор байсан цусны тал зөвхөн уналтаас бус хүчтэй цохилтоос үүсдэг төрлийнх гэдгийг мэрэгжилтнүүд тодруулсан. Гадны халдлагад өртсөн байх магадaltaй. Шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа бөөрч ноцтой зүйл ил болов. Бернисийн биен дээр шарх байжээ. Өөрийгөө хамгаалах гэж тэмцэх үед үүсдэг шарх. Хуруу хугарсан, гавлын яс цуурсан, шүт хүртэл хугарсан байсан. Энэ бүхнээс харахад тэрээр аимшигтайгаар зодуулж амиа алдсан болох нь тодорхой боллоо. Ингээд Нью-Йоркийн мөрдөгчид Флоридагийн албанд ханджээ. 2 өөр газарт болсон 2 өөр хэрэг үнэндээ нэг сэжигтэнтэй байж мэднэ гэж тэд таамагласан юм. Удалгүй өөр нэгэн нууцлаг мэдээлэл ирэв. Энэ удаа Майами хотын цагдаагийн газар Испани хэл дээр бичигдсэн нэгэн нэргүй захиа хүлээн авсан байна. Захианд товч бөгөөд тодорхой нэгэн нэр дурддагдсан байв. Кристофер Вэлис. Энэ хүн бол Бэний аминд хүрэх тушаалыг өгсөн хүн гэжээ. Цагдаа нар Кристоферыг эрен сурвалжилж хаана амьдарч байгааг олж тогтоов. Гэрт нь очиход та нар хүлээж бай. Би хувцас солигээд өрөөрөөгээ оржээ. Тэр хооронд цагдаа нар гэрийг нь шалгаж галтайгооны ширээн дээрээс бичиг баримтууд олсон байна. Тэр дотор олон жилийн турш мөнгө шилжүүлсэн баримтууд байжээ. Тэр мөнгө нь бүгд Флоридад амьдардаг нэг хүнд очсон байсан. Түүний нэр нь Алехандро Карсио. Энэхүү шинэ нэрийг мэдсэн цагдаа нар Майами дахь багтаа мэдээлж шалгалт эхэлжээ. Карсиогийн тухай мэдээлэл цуглуулах явцад нэг зүйл тодров. Ийм нэртэй хүмүүс олон байсан ч нэг нүдэн сохор, байн хар нүдний шил зүүдэг нэгэн сэжигтэй хүн байжээ. Энэ нь зочид буудлын камер дээр гарсан 2 эрийн нэгтэй яг таарч байв. Камерын бичлэг дээр Карсио эхний өдөр буудал дотор холхиж бүтэц байршлыг судалж байгаа мэт явсан. Хамгийн анхаарал татсан нь хэрэг гарсны дараа түүний зүүдэг байсан нарны шил алга болсон. Тэгээд л цагдаа нар хэргийн газар олдсон эвдэрхий шил түүнийх гэж таамаглажээ. Хөршүүдийн тусламжтайгаар Карсиог шатхуун түгээх станцын ойролцоогоос олж баривчилсан. Мөрдөн байцаалтын үеэр Карсио анх бол дуурахгүй гэж зүтгэсэн. Гэвч хуулийн байгууллагаас хэрвээ бүх үннээ хэлбэл ялыг чинь багасгана гэж тохиролцсны дараа тэр ярихаар болсон юм. Түүний хэлснээр 7 сарын 12-ны өглөө нэг хамтрагчтайгаа Бэний өрөө рүү явжээ. Хамгийн аимшигтай нь Бэний өрөөг өөрийнх нь эхнэр Нарси онгойлгож өгсөн байжээ. Бэн тэр үед унтаж байсан. Тэр юу ч мэдээгүй. Карсио болон түүний хамсаатан орж ирээд Бэнийг унган гар хөлийг скотчоор хүлж дараа нь төмөр зүйлээр зодож амь насыг нь хороожээ. Гэхдээ энэ аимшиг тэнд дуусаагүй. Нарси Бэний нүдийг амьд байгаа дээр нь сугалаа гэж тушаасан гэдгийг Карсио хэлсэн.
Ингээд алуурчид хийсэн хэрэгээ дуусгаад Нарси өрөөнд ганцаараа үлджээ. Алехандро Гарсиа бүх зүйлийг дэлхэж орхисон. Тэр бүр өмнө нь Бенний ээж Бернисийг алсан гэдгээ ч хүлээсэн. $6,000 хөлсөөр гаражийн хаалга онгоомогц гэрт нь орж түүнийг зогсон байна. Цагдаа нар түүнийг ярьж дуусмагц Нарсиг баривчилсан. Бен бол Нарсигийн нөхөр байгаа зогсохгүй түүний өнгөрсөн амьдрал шөнийн клубт бүжиг хийдэг байсан тэр он жилүүдийг хизээж шүмжилж дорд үзэж байгаагүй. Харин ч охин Мэйг нь өөрийн төрсөн охин шиг л хайрладаг байсан. Тэгэхэд тийм сэтгэлтэй бүхнийг ойлгодог хүнийг яагаад тэгж хариг залах ёстой байсан юм болоо. Шалгалтын явцад нэг зүйл ил болжээ. Нарси Бен өөрөөс нь салаад өөр эмэгтэй рүү явж магадгүй гэдгээс үхтлээ айж байсан байна. Тэр эмэгтэй бол нэртэй порно жүжигчин Ребекка Плис. Үнэн дээр бол Бен нэг сонирхолтой хүн байсан. Тэр порно киноны тухай тэр тусмаа биеийн эрхтэн дутуу хүмүүсийн тухай кино үзэх дуртай. Дээр нь бүдүүлэг төрөмгийн бэлгийн харилцааг сонирхдог байжээ. Үүгээрээ олон эмэгтэйчүүдтэй холбоотой байсныг ч хүмүүс ярьдаг байв. Гэхдээ Бен Нарсиг өөрийн бүх хөрөнгийн цорын ганц өв залхамжлагчаар бүртгүүлсэн байжээ. Шүүх хурал дээр Нарси өөрийгөө буруугүй хэмээн гүрийсэн төдийгүй охин Мэйг нь миний эсрэг хуйвалцсан жинхэнэ алуурчин гэж гүтгсэн. Гэхдээ ийм үндэслэлгүй мэдүүлэгт хэн ч итгэсэнгүй. Эцэст нь Нарси Валензуэла болон түүний ах Кристофен Велис нар бүх насаараа хоригдох ял авсан. Нэмэлтээр Бенний хөрөнгийн өвлөх эрхээс Нарси хасагдсан. Учир нь Флоридагийн хуулиар өв залгамжлагч хүн өв залгамжжуулагчийг санаатай хөнөөсөн бол тэр эрхээ автоматар алддаг. Харин энэ бүх аимшигын дунд хамгийн өрөвдөлтэй хүн бол охин Мэй байлаа. Тэр хайрт хойд эцгээ алдсан ээж нь бүх насаараа хоригдох ялтай. Ингээд тэр ганцаараа бүхнийг үрж үлдлээ. Мэй охин хизээч Беннийг мартаж чадаагүй. Тэр 3 дахь хүүгээ төрөхт нь Бен гэж нэрлсэн. Энэ хэрэг бол хүмүүсийг маш ихээр бодолд оруулсан хэрэг юм.